Миний ярих юм болохоор дижитал хувьсэл гэдэг түрүүн Баатар захирал ярьсан, том байр захирал ярьсан. Ерөнхий дижитал хувьслийн талаар. Гэхдээ энэ дээр бас одоо яг энэ ер нь юу юм яагаад хийх ёстой, ямар үр ашигтай ингээд яагаад үл энд бол одоо яг энэ удирдлагын багийн хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түрүүн бүгдээр хэлсэн ямар нэгэн бичиг цаас автомат болгоод эсвэл нэг шинэ програм ашигласнаар одоо дижитал хувьсэл бол биш ээ. Энэ дээр бол одоо хүмүүсийн оюун санааны хувьсэл, ажлаа их арга барилаа өөрчлөхөд маш олон юм баригддаг. Тэгээ хамгийн чухал зүйл бол удирдлагын манлал. Тийм болохоор одоо удирдлагын хүмүүс сууж байгаа учраас би энэ талаар ерөнхий удирдлагын зүгээс яг юун дээр анхаарах гэдэг талаар өөрсдийнхөө бодлыг хуваалцъя гэж бодсон. Энд нэг зурган дээр байгаа одоо голын бие үсгийг бүгдээр хараад мэдчихэв, таньж гэнэ үү те? Алдартай биткойн тэмдэг байгаа. Тэгэхээр юу яагаад энийг тавьчихсан гэхээр одоо блокчейн, шинэ технологи, крипто гэдэг энэ бүхэн бол одоо бид нарыг хүссэн ч хүсээгүй ч дэмжсэн ч эсэргүүцсэн ч ингээд явж байгаа дэлхийн нийтээр. Тэгэхээр энэ дижитал хувьсэл гэдэг бол бид нартэй бид наргүй бид нарыг хүлээхгүйгээр урагшлаа явж байгаа. Одоо энэ криптокаренси гэдэг бидний зарим нь мэдж байгаа, зарим нь сайн одоо сонирхгүй ч юм уу дэмжихгүй юмуд байгаа. Гэхдээ энэний дэлхийн эдийн засаг нь 2.8 их $80 хүрсэн байна. Дэлхийн 5 том эдийн засагтай Америк, Япон, Хятад гэдэг энэний дараа 6-д жигсэж байгаа. Итали, метал одоо бидний мэддэг дэлхийн улсуудын урд ороод дэлхийд 6-д орсон ийм эдийн засаг болсон явж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол одоо бидний энийг дэмжихгүй зөв буруу гэж ярихдаа ямар ч хамаагүй өөрөө явж байгаа. Яг энтэй адилхан дижитал хувьсэл бас ингэ явж байгаа. Тэгэхээр бид нар бол энийг хүссэн үсээгүй ойлгоно. Тэр доор нь бас нэг юм юу тавьсан бас баруун доод болонд. Тэгээ энэ нөгөө Facebook компани нэрээ өөрчлөөд толгой компанийнхаа нэрийг өөрчлөөд Meta гэж нэрлсэн. Одоо энийг Марк Цукерберг зарласан байгаа тийм. Тэгээ энэ дээр ч гэсэн одоо ирээдүй бол одоо бидний ашиглаж байгаа юм бол биш ээ. Ирээдүй бол шал өөр дижитал ертөнцид болон бүр амьдрал. Бидний бодит амьдралны хажуугаар дижитал амьдрал бий болно гэж байгаа юм. Тэгээд энэ бол тийм 20, 30, 50 жилийн дараах юм биш. Магадгүй 5, 10 жилийн дараа бодит биелэлээ болохоор. Тийм учраас бас энийг бүгдээр аягүй сайн анхаарах. За тэгээд танилцуулган дээр одоо яг DX дижитал хувьсэл энэ ер нь юу юм ажил төрийн дөрөвдүгээр хувьсэл түрүүн бас хэлсэн. Тэгээ энэ дээр мөн одоо ковид сүүлийн 2 жил одоо яг энийг хурцсахад хэрхэн нөлөөсөн талаар яриад. Тэгээ бид хэд бол Mobicom группийн 2018 оноос яг энэ дижитал хувьсэл гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ энэ дээр өөрсдийнхөө туршлага, алдаа оноо зөв буруу хийсэн юм энэ талаар илүү одоо практик яг ямар бодит үр дүн гарсан гэдгийг танилцуулах гэж бэлдсэн. За тэгэхээр энэ үгний хувьд түрүүн дижитал шилжил, тоон, хувьсэл, хувирал янз бүрээр ярьж байгаа. Тэгээ хамгийн түгээмэл хэрэгжилж байгаа нь яг дижитал шилжилт багш. Тэгээ энэ дээр би нэг юм харуулсан маа яг англиар бол digital transformation гэж нэрлэдэг байгаа тийм. Яг transformation гэдэг үгний одоо словарын юу нь одоо тийм орчуулга нь болохоор хувирал, хувьсэл, өөрчлөлт гэсэн үг. Тэгээ энийг зургаар харуулсан маа одоо жишээ нь ирвэхээ ингээд авгалтаанаас ирвэхээ болдог тийм. Эсвэл одоо нөгөө хүүхдүүдийн дуртай Transformers гэх Google-тэй кинон дээр ингээд машинууд явж байгаа тийм том ингээд робот болдог. Энийг transformation гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хэлбэр дүрс харагдах байдал мөн чанар шинж чанараараа хувьсан өөрчлөгдсөн бол бид нар дижитал хувьсэлд орлоо гэсэн. Түүнээс яг одоо байгаараа ингээд ийшээ ингээд явчих юм бол магадгүй энэ хувьсэл өөрчлөлт биш зүгээр одоо шилжилт хөдөлгөөн байж магадгүй. Тэгэхээр бид нар дотроо гаднаа үйл ажиллагаа бизнес явуулж арга барилаа бүх юм өөрчлөх хэрэгтэй. Ингэж яг хувьсэл боллоо гэж үздэг. За тэгэхээр дижитал хувьсэл бол одоо энэ дижитал технологиг ашиглах явдал биш юм а гэдэг бол одоо янз бүрийн бэлтгэл хурал хүмүүсийн яриан дээр гарсараа бид нар тодорхой хэмжээр ойлгоцсон баг тийм. Энэ бол IT-ийн хүмүүсийн ажил биш ээ. Хэдийгээр бид нар одоо түрүү ярьлаа IT-ийн боловсон хүчин бэлтгэе, шинэ сурагчдыг, оюутнуудыг дэмжиж одоо байгаа хүмүүсээ чадварчуулъя гэж ярьж байгаа. Гэхдээ за одоо чадварчуулчлаа бэлтжлээ та нарын дижитал хувьслаа хийгүүл дахиад болохгүй ажилтгүй болно. Удирдлагын манлал, бусад оролцогч талууд бүгдээрээ ингэ оролцох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ яг ийм одоо маш олон тодорхойлт байгаа гэж хэлсэн. Тэрний нэг нь одоо хамгийн одоо олон хүний санал нийлж байгаа нь бол дижитал хувьсэл бол дижитал технологиг ашиглаж өнөөдөр бид нар тулгараад байгаа уламжлалт асуудлыг уламжлалт бус аргаар шийднэ. Өөрөөр хэлбэл бид нар дүрм журм магадгүй хууль эрх зүйн орчин бүх юм өөрчлөх хэрэгтэй асуудлыг шийдэхэд бол яг одоо байгаа асуудлыг одоо байгаа шийдлээрээ зүгээр технологи ашиглаж шийдэх нь угаасаа боломжгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо соёлын хувьсгал түрүүн бас гоё үг ярьсан те culture is
strategy for breakfast гэдэг үгстэй өглөө. Тэгэхээр энэ бол соёлын хувьслаа. Стратеги, алсын хараа одоо янз бүрийн юм тодорхойлоод тэгээд тэрний талаар бодож байгаа одоо бидний ойлголт өөрсдийн хандлага өөрчлөгдөхгүй бол тэр цаасан дээр үлдээ л гэсэн үг. За тэгэхээр би түрүүс яагаад өөрчлөлт гэдэг байгаа юм бэ? Ингээ бийжж болтгүй юм уу? Гоё штэ гэдэг чинь. Тэгвэл бид нарыг хүссэн хүсээгүй бид нарын эргэн тойрон өөрчлөгдөд байгаа учраас бид нар дасан зохицохын тулд амьд үлдэхийн тулд урт удаан хугацаанд оршин тогтнохын тулд өсөж хөгжихийн тулд өөрчлөлт хэрэгтэй. Тэгээ одоо энэ олон улсад VUCA гэдэг ийм нэг ойлголт байт юм байна. Энэ ингээд ийм дөрвөн англи үгний төвчлэл те. За тэгээ эхнийх нь одоо жишээ тэр хувирамтгай байдал гэж байгаа. Бидний эргэн тойрон улам хувирамтгай болоод байгаа. Одоо өнөөдөр болж исэн юм, явж исэн арга зам маргааш дараа жил болохгүй болчих магадaltaй маш их хувьсан өөрчлөгдөж байгаа. Бидний эргэн тойрон технологийн хувьд ч тэр, эдийн засгийн хувьд ч тэр, улс төрийн хувьд ч тэр бүх юм хувьсан өөрчлөгдөж байгаа учраас бид нар бас дагаад хувьсаж өөрчлөх хэрэгтэй. За хоёрт нь тодорхойгүй. За энийг бол бүгд ковидыг мэдж байгаа тийм. Магадгүй хэдүүлээ 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө энэ хурал хийжсэн бол ковидын талаар төсөөлөгчгүй байсан. За ковид пандемик гарвал ийм болно гэх юм бол хүмүүс үнэмшгүй байсан баг тийм. Тэр хөл хорио зайнаас ажиллах, онлайн сургалт гэдэг. Тэгэхэд өнөөдөр бол одоо энийг бид нар тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн дасан зохицоос өөр аргагүй болоод явж байна. Тэгээ ирээдүйд ковид дуусах юм уу мэдэхгүй. Одоо 12 сар дуусах юм уу, 2 сар дуусах юм уу, дараа зам дуусах юм уу мэдэхгүй. Ирээдүйд тодорхойгүй болоод байгаа учраас бид нар тодорхойгүй ирээдүйд амар тийм тодорхой нэг том стратеги гаргаад тэрийгэ дагаад явахаас илүү богинохон шийдвэр гаргаад дасан зохицоод явах хэрэгтэй. Энийг биднээс шаардж байгаа гэсэн. За тэгээд түрүү хэлсэн камерын систем, шилэн кабель, 4G, 5G, одоо IoT, мэдрэгч төхөөрөмжүүд, одоо нөгөө ухаалаг тооллуур гэдэг дижитал юмнууд аягүй их хэсэд байгаа. Тэгээ хоорондоо ингээ холбогдож ойлголцсон улам багасаад байгаа. Тэр байтугай бүгдээрээ ярьж байгаа зарим аймаг одоо e-office-ыг ашиглаж байна, зарим аймаг өөр систем ашиглаж байна. Тэгээ хоёр аймаг хооронд иргэд хоорондын мэдээлэл солилцох гэхээр нөгөө хоёр систем чинь хоорондоо хил нэвтрэлцэхгүй. Тэгэхээр энэ мэдээллийн технологи хөгжсөний хэрээр бидний ажил улам хэцүү нарийн төвөгтэй болоод байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд бүгдийг хараад том зургаар нь хараад за ингийн ийм систем дизайн хийж ингээд интеграцлчих гэдэг юм бол баг хэцүү. Тэгээ түрүүн бас Баатар өгш ирсэндээ одоо энийг ингээд томор нь ингээд төлөвлөл ингээд ихаасаа илүү жижигээр ингээд хурдан шийдэж явах хэрэгтэй. За тэгэхээр энэ бол орчин бидний байгаа одоо гадаад орчин биднээс хамааралгүйгээр өрнөж байгаа гэсэн. За хоёр дахь том асуудал зах зээл. За төрийн байгууллагуудын хувьд бол үйлчлүүлэгч нь иргэд те. Хувийн хвшлийн хувьд бол одоо бид нар хэрэглэгч харилцагч гэж ярьдаг. Гэхдээ бүгдээрээ л хин нэгэнд үйлчилж байгаа яг үндэ бол. Тэгэхээр тэр зах зээл маань хувьсан өөрчлөлтүүд байна. Одоо монголчууд залуучуудын оронд жил болгон шинэ генерашн, шинэ эрен үе гарч ирж байгаа. Тэгээ бид нар бол тэднэртэй ярихад хэцүү. Одоо бид хэд ингээ уцаа оролдоод байна гэдэг байсан бол одоо болсон аль сайн оролт наатайгаа сураад ойлгох гэдэг болж байгаа чинь. Тэгээ бидний одоо энэ тэр нэг зургаар бүрх илэрхийлсэн шүү дээ. Аав нэгээ сонио уншаа сууж байгаа. Хичээл ямар байсан гэсэн чинь миний интернетээс блогоос харж байгаа гэж байгаа. Ийм болцсон. Тэгээ одоо тэр хүүхэд бол хизээч сонио уншихгүй. Аав бол эргээд тэр хүүхдийн ашиглаж байгаа онлайн хичээл дүнгийн системийг ойлгох гэж нэлээд зовж байгаа. Тэгэхээр зах зээл иргэд залуучууд ингээд өөрчлөгдөд байгаа. Энэ биднийг шахчихна гэсэн үг. Нөгөө талдаа хүний нөөц. Бидний шинээр ажилд авч байгаа залуучууд одоо шинээр төгсөж ирээд төрийн албанд орж байгаа хүмүүс бас ийм шинэ үеийнхэн болцсон. Технологийн эрен үед төрсэн ийм хүмүүс байдаг. Тэгэнгუთ тэд нартай ингээ хуучин аргаар үзэдтэй бидний нөгөө сурцсан 20 жил ингээ болж исэн наатайгаа бас ингийг бол тэгээд ажиллахчгүй гараа яв. Тэгээд тэр зүхтаад гадаад модод яваад байгаа шалтгаан бас тэр штэ. Бид нар ойлгохгүй хуучин арга барилаар ажиллах гэдэг. Тэгээд ойлгохтой мэддэгтэй ажлыг ирээсээ сууж байгаа Google-д ажиллая гэдэг ийм ойлголттой болчиход штэ. Тэр зах зээл талаас нь тэр хүн авч ажиллуулж байгаа ажилтнууд талаас нь тэр бас шахагдж гэсэн. Тэгээ энэ дэлхийн нийтээр ерөнхийдөө 90 оноос өмнө төрсэн хүмүүсийг дижитал эрен үеийн цагаач гэдэг юм байна. 90 оноос хойш төрсэн хүмүүсийг дижитал эрен үеийн уугуул иргэд гэдэг юм. За Монголд магадгүй 90 гэхгүй 2000 байж болох те. Тэр нь юу гэсэн үг гэхээр төрж одоо ухаан орох үед нь бол дижитал технологи байгаагүй бид нар шиг те. Тэгээ сүүлд бол ингээ гараад ирсэн сураад өгч явсан. Нөгөө 2000 оноос хойш төрсэн хүмүүс магадгүй жинхэнэ төрөнгөтэй утсан дээр YouTube ороод iPad, таблетаар тоглоод өссөн хүмүүс. Тэд нар бол уугуул иргэд. Тэр угаасаа цагаачд уугуул иргэд хоёрын хооронд мэдээж тодорхой хэмжээний соёлын ойлголтын одоо янз бүрийн зөрүү бол гарна гэсэн үг. Дижитал ирнэ үү те. За ийм олон асуудал байгаа учраас энэ бас зайлшгүй болгож байгаа маа. Энэ хөвслийг хий, энэ шилжилтийг хий гэдэг. За аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал энийг бол бүгдээрээ олон дахин ярьсан. Тэгээ нэг 100 жилийн зайтай 3 хувьсгал болсон юм байна. Эхлээд уурын хувьсгал, уурын
одоо хөдөлгүүр технологи бий болоод дараа нь цахилгаан эрчим хүч бий болоод дараа нь компьютер үүсээд тэгээ нэг ойролцоогоор нэг 100 жилийн зайтай явжсэн дараагийн хувьсгалыг бид нар 2100 онд үлээж ирсэн ч үгүй өмнөх хувьсгалаас 30-40 жилийн дараа гараад ирсэн. Дөрөвдүгээр хувьсгал мэдээж компьютер мэдээллийн технологи суурилж байгаа, гуравдугаар хувьсгалыг суурилсан. Гэхдээ энэ дээр юу орж ирж байгаа гэхээр хиймэл оюун ухаан. Одоо түрүүний ярьдаг нөгөө биткойн эдний чарт ажиллаж байгаа блокчейн гэх технологи нэг чухал ч дээ. Тэр бол маш олон асуудлыг шийдэж чадж байгаа том технологи. Тэгэхээр блокчейн технологи гараад ирлээ. Хиймэл оюун ухаан гараад ирлээ. Тэгээд big data гэж нэг чухал юм байна. Одоо ингээд digital footprint гэж нэрлэдэг. Бид нар ингээд элсэн дээр алхахаар ингээд хөлийн мөр гардаг шиг дижитал орчинд бидний хийж байгаа үйлдэл болгон цаанаа элсэн дээр мөр үлдээдэг шиг мөр үлдээж байгаа гэсэн. Өөр нэг пост үзэх, пост оруулах, имэйлээ шалгах, имэйл бичих, мессеж бичих. Энэний цаана дижитал footprint буюу одоо цахим уул мөр үлдэж байгаа. Энэ уул мөр хадгалагдж байгаа нэг газар. Тэгээд тэр нь нөгөө нэг big data буюу их хөгжил болж байгаа. Ийм их хөгжилтэй болсон. Дээрээс нь хиймэл оюун ухаан, компьютерийн технологи ямар хөгжиж байгаа вэ? Нөгөө их хөгжлийг чинь боловсруулаад тэгээд одоо ирээдүйд юу болох вэ гэдгийг таамаглах хэмжээнд хүрсэн юм хүчин чадал хөгжсөн. Хиймэл оюун ухаан жишээ нь одоо бараг 50 жилийн өмнөх ойлголттой. Тэгээд тэр үед яагаад ингэ ойлгохтой болж өгөхгүйсэн гэхээр их хөгжил байгаагүй. Яагаад их хөгжил байгаагүй вэ гэхээр өөрийн холбоо хөгжөөгүйсэн. Хүн болгон интернетд орох боломжгүй байсан. Хязгаарлагдмал байсан. Тэр одоо бид нар бүгд ухаалаг гар утастай интернетд орчаад дэлхийд дээр хэдэн тэрбум төхөөрөмж ингэ ажиллаад их хөгжлийг цуглуулад байгаа. Хангалттай хөгжил байгуул хиймэл оюун ухаан оновчтой зөв ажиллаж эхэлдэг. Тэгэхээр ажил дүрийн дөрөвдүгээр хувьсгал бол ерөнхийдөө л энэний тухай. Ирээдүйд бол хөнгүүгээр cyber physical system гэдэг түрүү одоо Баатар огшийн хэлтгэл дээр бас гарч ирсэн. Ер нь бол дөрөвдүгээр ажил дүрийн дөрөвдүгээр хувьсгал дээр тухай. Гэхдээ манайд яг үүндээ бол одоо ажил дүрлэл ялангуяа одоо дөрөвдүгээр хувьсгалын хэмжээнд хүрэхээр одоо хөгжсөн гэж хэлэхэд бол хэцүү учраас жоохон хүндээ сонсогдоод иж магадгүй. Гэхдээ бид нар энэний үр шимийг бүтээгдэхүүнийг аваад ашиглаад бэлэн байна. За тэгээ яагаад ийм түлхэц болж байгаа гэхээр технологи хөгжиж байгаа. Технологи хөгжих тусмаа технологи өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Одоо хиймэл оюун ухаан ялангуяа одоо анагаахын технологиуд үү те хүний өвчин оншилдог. Энэ дээр бол одоо жишээ нь эмчнээс илүү технологи оншилдог болсон. Дараагийн технологиос өөрийг технологи өөрөө тавиад эхэлсэн. Тэгээ хүний хэрэг хүсэл хязгааргүй байдаг. Бид нар болмол амархныг, болмол гоёыг, болмол сайхныг хүсдэг. Тэгээ энэ хэрэгцээг бас технологийн одоо хөгжлийг хурцгаад байгаа гэсэн. За тэгээд байгууллагуудын хувьд төрийн байгууллага, хувийн хвшил ялгаагүй бүгдээрээ зардлаа оновчтой байж илүү үр ашигтай, илүү үр бүтээмжтэй ажиллахыг хүсдэг юм хүсэл тэмүүлэл байна. Тэгээ ковид бол сүүлийн 2 жил дэлхийн нийтээр бол огцом нэмсэн. Энэ талаар бас тоо баримтууд байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ дижитал шилжилт хувьсэл бол гарцаагүй зүйл юм аа, сонголт Монголд биш. Заавал их ёстой зүйл юм аа л гэж хэлэх гээд. За энэ ковидын нөлөөгөд одоо байгууллагын ажилтнуудын одоо 90% хүртэл нь одоо зайнаас ажиллах боломж өрцсөн. Энэ дээр бол мэдээж одоо ажлын байр, талбайн түрээс хэмнэх, замын зардал төвчрөл бууруулах, замд зарцуулж байгаа цаг бууруулах гэх маш олон давуу тал байгаа. Нөгөө талдаа мэдээж мэдээллийн аюулгүй байдал, ажлын бүтээмж муудах гэдэг юмнууд байгаа. Тэгээд аль аль талыг анхаарах хэрэгтэй. За үйлчлэгээний байгууллагаар явж хэрэгэлдэг байсан хэрэглээ 70% буурсан. Урд нь бид нар тэгэл дэлгүүр ороо явдаг байсан бол одоо онлайн энэ төр гэдэг өөр сонголтууд хүргэлт хийдэг болсон. 70% буурсан. Энэ бол одоо яг ритейл бизнес буюу яг дэлгүүр ажилладаг хүмүүсийн хувьд бол жоохон таагүй мэдээ. Гэхдээ одоо хөгжиж чадсан онлайн руу хүргэлт рүү шилжиж явж байгаа. За хичээл бол энэ ковид эхлэх үед одоо үед хүртэл дунджаар 2.5 дахин өссөн. Тэгээ хүртээмж янз бүрийн асуудлаас яригдана энэ цаа. За тэгээ онлайн худалдаа авалт бол 400% те 4 дахин нэмэгдсэн. Ийм тоо баримтаа. Энэ асуултын тэмдэг тавьсан нь болохоор одоо гадны зарим улсууд бол иргэдийнхээ одоо нөгөө big data-н дээр үндэслээд халдвар авсан байх магадлал эднэрийг аягүй өндөр найрамчлалтай тооцоолоод эхэлсэн. Тэгээ манад бол бас яг энийг бол хийж чадсан юм байхгүй нөгөө ковидын аппликейшн байгаа. Тэр бол хоёр утас хоорондоо тодорхой хугацаанд ойрхон байх юм бол нууц код солилцоод эрсдлийг тодорхойлж байгаа болохоос яг тийм хиймэл оюун хаалтар бол байхгүй. Тэгээ энэ дээр бас тэгэл хууль эрх зүйн орчин технологийн бэлэн байдал гэдэг олон юмнууд яригдана. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм тэгээ би одоо удирдлагын багийн хүмүүсийг за энэ хийх хэрэгтэй юм байна гэж одоо ятгах чадсан гэж найдаж байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо өөрийнхөө компани дээр хэрэгжүүлсэн яг туршлагаа хуваалцсан. Би яг энэ одоогийн ажлаа авахаас өмнө 3 жил Mobicom-ийн мэдээллийн технологийн газрын захирлаар ажиллаж байсан. Тэгээд яг энэ төслийг гардаж хэрэгжүүлж байсан. Тэгэхээр энэ бодит туршлагаасаа ярилцъя. Тэгэхээр бид дижитал хувьслын талаар, дижитал шилжилтийн талаар 18 онд одоо манай ерөнхий захирал ингээ олж хараад за дэлхийн нийтээр ийм болоод байна. Та эдийг ингээ судлаад хий гэдэг ийм үүрэг өгсөн. Тэгэхээр энэ 3 жилийн өмнө эхэлсэн. Тэгээ 3 жилийн өмнө эхлээд яг юу хийх юм, алсын араагаа тодорхойлъё гэдэг. Тийм ажил хийсэн. Тэгээд одоо 3 жилийн өмнө 1 сая 120 сая төгрөгийн 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 1 сая 120 сая төгр
3 4 үе шаттай ер нь хэрэгжүүлээ. Энэ бол юм алга оруулахын оронд хийчихээр ажил биш байна гэдэг ийм зорилго тодорхойлсон. Тэгээ эхний үе дээр бол одоо яг юу хийх гэдгийг л тодорхойлж байгаа. Ямар ажил хийх үгээд. За тэгээ хоёрдугаарт нь болохоор хурдан эхлэх хэрэгтэй. Тэгээ хурдан эхлэхийн тулд том төсөл бариад авчвал дуусахгүй. Тийм учраас ийм жижигэн quick win төсөл гэж нэрлэдэг. Хурдан хийгээд хурдан үр дүнгийг харж болох төслүүдийг сонгож аваад эхлээд хийгсэн. За тэгээ гуравт нь бол нөгөө жинхэнэ том яг хувьслын чанартай, хувьсгалын чанартай төслүүдийг хэрэгжүүлсэн. За тэгээ одоо 21 онд бол одоо бидэд компани үндсэн соёл нь өөрөө юм digital first буюу одоо юм дижитал шилжилтэд тулгуурсан юм соёлтой болоо гэдэг. Тэгээд энэ онд бид нар компанийнхаа rebranding маягийн мэйгээ логогоо солиод эрхэм зорилго алсын арга үн цэний шинжилт тодорхойлоод ерөөхдөө энэ чиглэл рүү гаргасан. Тэгээ харьцангуй одоо тэр 18 онтой харьцуулаад тухайн үед бид нар зорилгоо тодорхойлцоод орон нутгаар яваад бүх салбар, бүх ажилтнуудаа цуглуулад ингээд саяны хиймэл оюун ухаан энэ тэрийг ярихад бол ингээд хүмүүс юу яриад байгаа юм бол доо гэдэг ингээ харж ирсэн бол одоо өнөөдөр бид нар дахиад тойроод явхад бол тий энийг ингээ хэрэгэлсэн гэж явж байгаа. Тэгэхээр ийм ойлголтыг хөдөлтөөр гэж 3 жил ингээ тасралтгүй зарцуулсан. Тэгэхээр аль болох эрт эхлэх хэрэгтэй. Тэгээд зорилгоо зөв тодорхойлоод эхэлчихвэл зүгээр. За тэгэхээр бид нар юу тодорхойлсон гэхээр энэ бол мэдээж тухайн байгууллагын бизнесийн онцлогоос хамаарат шал өөр өөр. Төрийн хувьд өөр, хувийн хувьд өөр, хувийн хвшил дотроо ямар салбар гэдгээс хамаарат шал өөр өөр. За манай группийн хувьд бол бүгдээрээ мэдж байгаа өөр холбооны бизнес, интернетийн бизнес. Тэгээ одоо интернет өөр холбоогоор дамжуулаад төрөл бүрийн контент үйлчилгээ үзүүлж байгаа ийм хүнсэн бизнес. Тэгэхээр бидний хувьд болохоор ийм 3 зорилго тодорхойлсон. За нэгдүгээрт одоо энэ үйлчилгээгээ хэрэглэгчдэд ингээд гоё таатай мэдрэмж төрүүлэхээр ийм болгож сайжруулъя. Хоёрт нь мэдээж компани чи үйл ажиллагааныхаа үр ашигт байдлыг сайжруулъя тий. Зардлаа бууруулж болно, эсвэл одоо оновчилж болно. За гуравт нь болохоор энэ одоо явуулж байгаа түрүү хэлсэн хамгийн чухал юм бол одоо явуулж байгаа бизнес процессыг өөрчлөх хэрэгтэй гэдэг ийм зорилго тавьсан. Тэгээ энэ гурван хүрээнд төслүүд хэрэгжүүлээд ингэсний үр дүнд одоо ингээ байгууллага хувьсал болгож чадах юмаа гэж тодорхойлсон. За тэгээ тэн дээр одоо ингээ анхаарах зүйлүүдийн талаар бичсэн, технологийн талаар бичсэн байгаа. За тэгээд яг энэ хөтөлбөрийн өрөөнд сүүлийн 3 жил бид нар 30 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Тэгээ хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа нь болохоор англиар program management гэдэг угаасаа юм нэршил байд юм билээ. Одоо нөгөө PMI, PMBOK 6 эднэртэр гарцсан байгаа. Тэгээ тэн дээр одоо ингээд хөтөлбөр гэж юу юм, төсөл гэж юу ингээд тодорхой заагдсан. Тэгээд хөтөлбөр нь болохоор бидний ойлгож байгаагаар нэг зорилгод хүрэхийн тулд үе шаттай хэрэгжүүлэх юм олон төслүүдийг одоо багцлаад нэг хөтөлбөр гэдэг. Тэгээд энэ аргачлалаар явсан. Тэгээд энэ дээр ингээд хэрэгжүүлсэн төслүүдийг бол түрүүн хэлсэн 3 зорилгын өрөөнд хэрэгжүүлсэн төслүүдийг бичсэн. Нэг үрчлэн тоочоод яах вэ? Би зөвхөн үр дүнгуудыг харуулчихъя. За энэ жишээ нь робот process automation гэдэг ер нь бол байгууллагын ажилтнууд компьютер дээр хэрэглээний програм ашиглаад тодорхой давтамжтай хийдэг үйлдэлүүдийг заавал хүн хийх албагүй компьютерийн програм хийх боломжтой ийм үйлчлэг байна. Энэ RPA гэж нэрлэдэг. Тэгээ энийг бид нар хэрэгжүүлсэн. Тэгээ тухайн үед жишээ нь санхүүгийн нэгтлэнгууд дээр бол жишээ нь маш их гардаг. Одоо өглөө ирэл өмнөх өдрийн банкны хуулгаа онлайн банкныхаа аппликейшнээс татаж аваад гүйлгээнийх нь утгнуудыг харж агаад аль данс руу орох уу гэдгийг бүртгээд тэгээ тэрийг өөр нэг Excel дээр хуулаад тэгээ санхүүгийнхаа програм руу пост хийдэг ийм процесс аа. Тэгээд манай одоо нэг нэгтлэн саяны хэлдэг процессыг өглөө болгон 2 цаг зарцуулдаг гэсэн бол RPA руу шилжүүлээд 5 минут болсон. Тэр нь бол одоо хүн хүчийг ямар их хэмжээ. Тэгээд тэр нэгтлэнгийн гараар хийж байгаа ажлын оронд жинхэнэ тооцоо бодвол бүтээлч ажил хийх боломжтой болж байгаа. Хоёрдугаар давуу тал нь болохоор хурднаас гадна хизээч алдахгүй компьютер бол нэг удаа зөв заагаад өгчүүл хизээч алдах. Хүн бол яг хөө ингээ хаяа ядарч мадарсан үедээ алдаа гарах боломжтой гэдэг. За нэг жишээ нь. За тэгээд аппликейшн дээр нэлээд анхаарсан сүүлийн 3 жил. Тэгээд энэ дээр одоо жишээ нь нийт Mobicom-ийн хэрэглэгчдийн 95% нь бол одоо энэ Mobicom-ийн аппликейшнуудыг ашигладаг болсон байна. Тухайн үед бол 50% хүрэхгүйсэн. За тэгээд тэр дижитал хэрэглээний өсөлтгээд одоо яг ковидтай холбоотой энэ бол ялангуяа 20 оны 3 дугаар сарттай харьцуулахад одоо 21 онд 7 сар 12 дахин өссөн байна. Одоо энэ Mobi аппликейшн, Mobicom аппликейшнээр дамжуулж одоо нэг дата худалдаж авдаг юм хэрэглээ те. За энэ M-Office гэдэг бид нар ингээд нөгөө өөрсдөө туршиж байгаа энэ төслүүдээ бусдад хуваалцсан. Мөн одоо Монголд бизнес стартапын компаниуд маш ихээр гарч ирж байгаа бүгдээр сонсож байгаа. Эднэрт бас тийм дундын офис гаргаж өгөө тэн дээр ингээд менторшип, коучинг хөтөлбөрүүд ингээд хэрэгжүүлээ явсан. Одоо жишээ нь ингээд зарим байгууллагууд нь 600 сая хөрөнгө оруулалт босгосон байна. Сая нэг нь бас манай энэ M-Office дээр тулгуурсан Monja гэдэг акселератор хөтөлбөрт орсон клиникагийн аппликейшн Shark Tank руу ороод бас ингээд том хөрөнгө оруулалт босгосон дээ үзсэн бол.
За онлайн худалдаа түрүү хэлсэн 4 дахин өссөн. Монпегээр дамжуулаад төрөл бүрийн одоо 3 дахь байгууллагуудын бараа бүтээгдэхүүн худалдаа авалт. За ийм Монголиотой бол бид нар нэгт холбогдож ажилладаг. Тэгээ маа компанийн хувьд болохоор одоо ийм Монголын аппликейшны вершн 1 буюу одоо хамгийн ихний гар утасны аппликейшны хувилбарыг нь хөгжүүлэлтэнд бас яг бидэд оролцож ажиллаж байсан. Тэгэхээр ер нь бол одоо энэ цаана ажиллаж байгаа системүүдтэй бас ингээ холбогдоод ажилладаг гэсэн үг. За энэ new normal work style гэдэг одоо түрүү хэлсэн ажилтнуудынхаа 90%-ийг зайнаас ажиллуулж байгаа. Манай группийн хувьд бол 1500 ажилтнаа. Тэгэхээр 90%-ийг зайнаас ажиллуулахад бол бас яаж үнэлэхийн, даалгавраа яаж өгөх юм, бүтээмжийг яаж үнэлэхийн нарийн асуудлууд байдаг. Мөн одоо мэдээллийн аюул байдлыг хангахын тулд жишээ нь хаамаг төхөөрөмжөөр ажлын юм руу оруулахгүй энэ бүхнийг хангаж ажиллаж байгаа. Тэгээ манай хүний нөөцийн албаны захирал ирсэн байгаа. Маргааш яг энэ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээ. За тэгээд түрүү хэлсэн нөгөө өндөр технологиуд, хиймэл оюун ухаан, блокчейн эднэрийг одоо яг бид нар ингээд сонсохороо ингээл нэг Google, том компаниуд л ашигладаг нэг тийм тэнгэрийн технологи шиг санагддаг байсан бол одоо яг бид нар өдөр тутам үйлчлэгэнд ашиглаа явж байгаа. За тухайлбал одоо natural language processing тий. Хүний одоо хэл яриа ойлгох. Тэгээ энэ дээр бол бид нар Монголынхаа компанитай чимээгээдээ хамтарч ажиллаад call center руу залгасан хэрэглэгчдийн одоо яриагаар нь шууд ямар үйлчлэг авах бол гэдгийг дараад энэ үйлчлэг хийж байгаа. Цаашдаа бүр энгийн conversation хэлбэр рүү ингээд оруулахаар ажиллаж байгаа. Monpay аппликейшнээр дамжуулаад зээл авдаг тий. Эсвэл одоо гар утас зээлээр авдаг. Эсвэл дараа төлбөрт үйлчлэгч гэсэн зээлийн үйлчлэг гэсэн үг шүү. Урьдчилж үйлчлэг авчаад дараа төлдөг. Тэр энэ дээр бид нар хиймэл оюун ухаан ашиглаж эхэлсэн. Ингэснээрээ бол одоо хэрэглэгчтэй илүү оновчтой зөв таних, одоо яг хэрэгцээтэй зээлийг ч юм уу тий гар утас ингээд зээлээр олох энэ үйлчлэгнүүдийг хийж эхэлсэн байгаа. За тэгээд түрүү хэлсэн нөгөө програм гэж хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Тэгээ энэ дээр ингээд хөтөлбөрийг удирдах юм олон аргууд, онолууд байдаг. Тэгээ бидний хувьд болохоор энэ MSP гэдэг Manage and Successful Program гэдэг энэ фреймворк байдаг. Энийг одоо интернетээр ороод харуул авч болно. Тэгээ энэ дээр одоо жишээ нь яг амжилттай юм 3 жилийн хугацаанд 30 гаруй төслийг нэгтгэсэн нэг том хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд юу хэрэгтэй байд юм бэ гэдэг ингээд айгуу гоё нарийн заагаад өгсөн байдаг. Тэгээ яг бид нар энэ фреймворкийг авч ашигласан. Тэгээ энэ дээр ингээ хамгийн чухал гэж бодож байгаа 4 юм байна. Нэгдүгээрт нь удирдлагын манлал. Энэ бол ерөөсөө хамгийн чухал. Удирдлагын манлал гэж юу юм гэхээр ерөөхдөө бидний хувьд болохоор нэгдүгээрт нь удирдлага committed буюу одоо яг энийг хийнэ гэдэг бүр эргэж буцахгүйгээр ингэ шийдэлсэн байх хэрэгтэй. Тэгээ одоо хүндрэл бэрхшээлтэй төсөв мөнгөний хүмүүсийн ойлголцсон зөндөө асуудал гарна гэсэн ч гэсэн ингээд тэр юм давж гараад ямар ч гэсэн эцсийн хүртэл явах гэсэн юм юу хэрэгтэй. Амлалт. За хоёрдугаарт нь түрүү хэлсэн том төсөл ерөөсөө барьж авч болохгүй. Амар том, амар удаан хийхээр өндөр төсөвтэй төсөл бариад авах юм бол ерөөсөө тэгэл эхнээсээ өмнө шантраад эхэлнэ. Тэгэхээр яг ийм жижигэн quick win гэж нэрлэж байгаа төслийг барьж аваад 2 сарын хугацаанд, 3 сарын хугацаанд хийж болох юм лээ. Тэгээд дотоод коммуникац гэдэг одоо энэ хамгийн чухал юм. Ялангуяа одоо энэ олон алдсан нэг хэсэг том байгууллагууд эсвэл төрийн хувьд ч гэсэн ингээд босоо нэг хэсэг дэвтэ нэг хэсэг ингээд өөр удирдлагатай байдаг. Энэ дунд тэр коммуникацийг одоо зохицуулах маш чухал. Та түрүүн бас хэлчихсэн ингээд мессенжерээр шийдчихээгээд ингэж болохгүй. Бид нар ядаж Office 365-аар шилжиж SharePoint ашиглаад Teams-ээр явах хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдал талаас нь тэр хин хаана юун дээр ямар мэдээлэл аваад байгаа гэдгийг араас нь хянах. Ядаж тэрийг хийх хэрэгтэй. Тэгээд дотоод коммуникац сайжруулна. Тэгээд энэ дээр нэг юм бидний хувьд болохоор BCM Business Change Manager гэдэг юм томилсон. Тэр нь одоо манай хувьд бол юм дунд чатны менежерүүд. За магадгүй одоо одоо аймгийн удирдлага төрийн байгууллагуудын хувьд яхад нэг юм IT-ийн хүмүүс эсвэл нэг юм жоохон юу хүмүүс идэв штэ шинжлэлэгч жоохон санаачлагтай тийм хүмүүсийг тэр business change manager гэж томилоод тэр хүмүүс нь ингээд дээшээ доошоо хөндлөн чиглэлд мэдээллийг солилцох бүгдээрээ яг адилхан ойлголттой байгаа юу гэдгийг ингэж итгэлтэй болох юм гол ажлыг хийх хэрэгтэй маш чухал нэг функц. За тэгээд энэ би сая тэр нөгөө засаг руу дөрөвт нь ярьж байгаа шүү. За ерөнхийдөө л ийм юм байгаа. Тэгээд яг хоо төсөв мөнгөний асуудал янз бүрийн юмнууд бол гархан гарна. Гэхдээ эдгээр ингэ шийдсэн тодорхой зорилгоо тодорхойлсон байхад бол ингэ хүрж болох юм байна гэж бодож байна. Тэгээ миний ярих юм бол ингэ дуусч байгаа. Тэгээд дахиад давтаад хэлэхэд энэ бол соёлын сэтгэлгээний хандлагын өөрчлөлт шүү. Энэ бол яг хүнээс л хамаарна. Одоо дарга нь ингээд хичнээн committed байлаа гэдээ бусад дунд чатны дарга нар эсвэл одоо яг ажил хариуцж гүйцэтгэх хүмүүс бас ингээд ойлгож өгөхгүй бол ажилтаа болохгүй. Гэтэ ойлгуулах ажил нь ахаал